Сайн байцгаана уу та хүнд өнөөдрийн мэндийг хүргэе. Би та хүнд өнөөдөр гайхалтай түүх ярьж өгье. Энэ түүхийг сонсоход маш олон хүн архинаас гарсан гэвэл та итгэх үү? За бүгдээрээ түүх рүү орцгоё. За Монголын нэгэн гэр бүл байж гинэ. Хорвоогийн өдөр хоног үргэлжлээд байдаг л өдөр үргэлжилсээр. Гэхдээ энэ айлд нэг асуудал байдаг. Ямар асуудал байдаг вэ гэхээр нөхөр нь архи уудаг. Архи уухдаа сардаа 10-аас илүү хоногт нь архи уудаг. Нилээ архины хамааралтай болсон. За үүнийгээ дагаад энэ айлд хэрүү, шууган, маргаан нилээдгүй болсон. Бүр хоорондоо муудалцсан улмаас цагдаа сэргийлэхдээ хүртэл тулж исэн асуудал болж исэн юм байна. За мөн амьдралын урт хугацаанд хоорондоо салах нийлэгдээр хүртэл тулж хэрүүл маргаан хүртэл нилээдгүй үргэлжилж байдаг байгаа юм. За тэгээд яасан бэ гэхээр нэгэн өдөр энэ гэр бүлийн нөхрийнх нь бие нүвтсэн байдаг. За бие нүвтэнгүүд эмнэлэгт очиж үзүүлэхээр эхнэрийн хамтаар очиод үзүүлтэл нэгэн онш гардаг. Ямар онш гардаг вэ гэхээр нойр булчирхайн хор тавдар гэдэг онш гарч ирдэг. Үүнийг сонсоод маш ихээр зочирддог гэр бүлээр. За мөн нарийн шинжилгээ хийгээд үзүүлэхэд дахин нэгэн онш гардаг. Ямар онш гардаг вэ гэхээр эцсийн шатандаа орсон. Ямар ч эмчилгээ байхгүй гэдэг онш гарч ирдэг. Тийм учраас энэ гэр бүл нилээдгүй ой гашуу асуудал тулж мэдээж нөхөр нь өнөө маргааш өөд болно гэдэг мэдээг сонсох ямар л олигтой байх вэ? Гэр бүлийн хүнээ алдна гэдэг ямар гонхтой байх вэ? Нилээдгүй асуудлууд болсон. За тэгээд нойр булчирхайн эцсийн шатанд очисон учраас ерөнхийдөө тухайн гэр бүлийн гэр бүлийн ах トゥ хамаатан садангууд ирж уулзсан байдаг. Бүгдээрээ л би яагийг нь асуугаал ерөн эмчилгээг болсон гэдгийг бүх сонсцсон. Ерөнхийдөө амьд байгаа дээр нь ямар ч хэсэн уулзаатгын гэдэг асуудал байдаг. Тэгээд нилээдгүй олон хүн уулзаад за мөн нөгөө цуг архи уудаг байсан найзууд нь ирж уулзсан байдаг. За тэгээд нөгөө нойр булчирхайн хор тавдар туссан хүн маань цуг архи уудаг найз нартаа довчхон хідүү хэлсэн байдаг. Юу гэж хэлсэн бэ гэхээр за найзуудаа би аз жаргал гэдэг зүйлийг нилээн холоос айдаг байжээ. Одоо би нойр булчирхайн хор тавдар гэдэг өвчин туссан учраас хамгийн эцсийн шатанд орсон. Надад ямар ч эмчилгээ найдвар байхгүй. Гэхдээ та нарт бол боломж байгаа шүү гэж хэлсэн байна. Би архи уудаг байхдаа шартаад байж хат. Эхнэр маань архи уулаа гэж үглэх. Хүүхдүүд маань шартчаад байж хат тоглоё аваа гэж татаж чангаах. Надад маш төвхтэй санагддаг байсан. Төвхтэй. Би дотроо ямар ядаргаатай юм бэ? Би аавдж байхад хүн ойлгохгүй юм. Гэх мэтлэнгээр янз янзын байдлаар боддог байсан. Эхнэр маань мөн дасралтгүй архи уулаа, инглээ өчтөр ямар зан арын шин харагдаж байгаагаа мэдж байна уу? Гэх мэтлэнгээр нилээдгүй асуудлууд болдог байлаа. Тийм учраас таны аз жаргал юм шүү. Та оройтойгоо дээрээ өөрийнхөө аз жаргалыг хайрлаарай. Гэр бүл гэдэг хамгийн эрхэм нандин зүйл юм шүү гэснээр найзуудаа яриагаа дуусгасан байдаг. Энэ яриаг сонссон найзууд нь юу гэж ойлгосон гэж аз жаргал гэдэг зүйл эрх мэдэл, мөнгө бүх зүйл биш юм байна. Архи гэдэг зүйл ч аз жаргал биш юм байна. Миний хажууд байгаа миний хайртай бүхэн аз жаргал юм байна гэдгийг ойлгосон байдаг. Тийм учраас та бүхэн ч ялгаагүй өөрийнхөө аз жаргалыг хайж олоорой гэж өнөөдрийнхөө түүхийг дуусгая. Мэдээж та subscribe дарж лайк дарвал илүү олон сонирхолтой түүхийг оруулах болно гэдэгтээ та бүхэндээ амлаж байна.